За сайн байцгаана уу та бүхэнтэй энэ сайхан гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгээ та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилтыг хүсье. За нааша хэлж явахдаа бодсон чинь нэг би чинь цагдаагийн би үрдгүнд анх элсэн огсноос хойш 32 жилийн хугацаа өнгөрсөн юм байна. Цаг хугацаа гэдэг маш хурдан байдгийн байна. Харамсан сум шиг өнгөрсөн байна гэж бодож ялаа. Тэгээд нөгөө талаараа би чинь сүүлийн 2 жил гадаадын 2 жиг сургуульд зочин профессорын ажиллаж байгаа. Тэгээд Монголд бас лекц уншаагүй бас утсан юм байна. Тэгээд та бүхэнтэй уулзахдаа үнэхээр их баяртай байлаа. Тэгээд намайг урьдчилан баярлалаа. За өчтөр ороо надад хүний эрх ба хуульчийн ажиллагаа сэдв гэсэн сэдвийг өгсөн байгаа. Тэгээд энэний хүрээнд нэг хэдэн зүйл тэмдэглэж ирлээ. Та бидний өдөр тутамд явуулдаг хууль хэрэглэх тал дээр бас хүний эрхтэй холбоотой анхаарах асуудлаар намайг бас хэдэн зүйл хэлээчээ гэж урьсан гэж би ойлгосон юм аа. Одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд бол манай мөрдөгчд маань тийм ээ хууль эрхлэх ажилчид маань хуулиа бол маш сайн уншиж судалж явах хэрэгтэй гэж би зүгээр ойлгодог л доо. Энэ дээр жишээгээр бас ярьж болж байна. Нэг Өвөрхангай аймагт гарсан нэг хэрэг байгаа. Хүнийг амиа хорлоход хүргэх гээд зүйл ангаар 5 жил хүнийг мөрдөн шалгасан шүүхтэр очисон жишээ нь хэрэг байсан. За тэгээд тэр нэг 4-5 өмгөөлөгч авсан байсан. Тэгээ хамгийн сүүлд анхан шатн дээр 5 туудагаа ирэхтэн зүгээр миний хувь би очисон юм л да. Алгаа очисон. За тэр хэргийн хувьд юу байсан бэ гэхээр ер нь бол амиа хорлно гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ өөрийнхөө хэрэгшээлд байгаа тийм ээ хүч хэрэглэх тийм ээ дарамт үзүүлэх ийм л зүйл шүү дээ. Гэхдээ үндсэн шинж нь байн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тухай хэргийн хувьд бол яг нь ерөнхийдөө нэг 2-3 жилийн хугацаанд энэ бол болоод дууссан хэрэг шүү дээ. 2-3 жилийн хугацаанд за нэг нь ажилт нөгөөт нь ажил олгогч хоёр. За тэгээд яг харамсалтай нь амиа хорлцсон байдгийг. За шалтгаан нь бол хавцлагийг уншаад үзэхэд бол зөндөөл юм байдаг юм байлаа. Гэрэлтэй ханга янз янзын асуудал байдаг. За улсын яллагчийн зүгээс энэ асуудал яасан гэхээр хамгийн сүүлд амиа хорлсон тэр өдрөөс нь хойш үйлдэл нь бичсэн байдаг байхгүй юу. Тэгтэл байн гэдэг чинь байхгүй байхгүй. Яг тэр амиа хорлдог өдөр нь бол уулзаад бас өөрийнх нь имийг ламбарданд тавьдсан байсан учраас маш олон баримтууд нь гарч ирсэн учраас нөгөө шалгаж байгаа хүний хувьд бол уурдаг, бухимддаг бас нэг цааш нааш нь цогтөг тийм үзүүлэл гарсан. Тэр чинь нэг удаагийн байхгүй юу. Тэгвэл энэ хуулийн чинь үндсэн шинжид хууль тогтоогч хуулиндаа юугээ бичсэн байсан бэ гэхээр байнга энэ үйлдэлийг заасан. Тэгээ байнга гэсэн үйлдэл нь прокурорын яллагт үйлдэлд байгаагүй байхгүй. Тэгээ мэдээж манай бусад 4-5 өмгөөлөгч бол өөрөө өөрсдийнхөө өнцгөөс зүйлүүдийг хэлж лээ. Тэгээ хамгийн сүүлд нь гараад би ганцхан прокурорын яллагт үйлдэлийг барьж жаад байнга гэдэг зүйл чи байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд энэ хэрэг чинь цагаатчихсэн давхаар болсон. За хамгийн сүүлд дээд шүүхөр болсон. Тэгээ эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр энэ нэг л жишээ л байхгүй юу. Тэгэхээр манай хууль сахиулагчд маань тийм ээ мөрдөгчд маань ер нь бол бүгд хуулиа маш сайн үзэж явах хэрэгтэй. Тэр хэргийн хувьд бол яг зүгээр ямар ч байсан би өмгөөлөх үүрэгтэй байсан. Өмгөөллийнхаа үйл ажиллагааг явуулсан. Гэхдээ энэ чинь нөгөө мөрдөөд яллах талын баримтыг цуглуулад буруутай байна гэд явуулж байгаа тэр үйлдэлийн хувьд тэнд мөрдөгч прокурор гээд бас албан тушаалтангууд ажиллаа хийж байгаа шүү дээ. Энэ утгаар нь аваад үзэх юм бол хуулиа маш сайн үзэж хэцүү дүгнэлтийг хийж цаашаа явуулах хэрэгтэй гэдэг утгаар би зүгээр энийг жишээ болгож авч байгаа шүү.